Сайн мэцхан бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Coach Okoгийн 25 оны дараагийн подкастэд давтан морилно. Өнөөдөр ярилцъя гэж бодсон сэдв нь сүүлд 24 онд миний амьдрал болсон томоохон ахицууд гэж ярьж болно. Эсвэл миний бас хамаагүй том өөртөө гаргасан том өөрчлөлтүүдийн нэгийн тухай ярилцъя гэж бодлоо. Тэр нь буддизм, шашинлаг байдал, миний шашны үзэл бодол, итгэл үнэмшлийн тухай ярилцуул яасан бэ гэсэн бодолтой байна. Тэгэд мэдээч хэрэг энэ ярианы ард би яах гад байна уу гэхлээр энэ үзэл бодол, энэ шашныг хүмүүс бас ер нь судалж үзүүл яасан бэ? Тийм ээ, бид нар угаасаа бүгдээрээ мэднэ. Тэгээ би бас өөрийнхөө түүхийг ярангаа яагаад би буддизм руу буцаж орж байгаа тухай ярилцъя гэж бодсон юм аа. 25 он эхэлж байна. Супер байна. Тэгээ би 24 оныхоо юу болсон, яасан, дүгнэлт болон төлөвлөгөөнийхөө подкастыг өмнө нь аль хэзээ энэ сувг дээр хийчихсэн байгаа. Тэгэхээр хэрвээ тэрийг үзье гэвэл тийшээ орж харахаа битгий мартаарай. Тэгээ цаашаа үргэлжлүүлээ. Тэгэхээр би 24 онд би ингээ эргэж харангууд өөрийнхөө хувьд хамгийн сэтгэл хангалуун байгаа. Үр бүтээмжтэй байсан гэж бодож байгаа нэг зүйл нь бол би шашин шүтлэх рүүгээ буцаж орж эхэлж байгаа гэж байна. Нэг хэсэг би өөрийгөө atheist буюу шашин шүтлэггүй хүн гэж ярьдаг байсан. Гэхдээ одоо бол би өөрийгөө яхахгүй буддист гэж ярина. За тэгээд ер нь бол ихэнх одоо энэ миний подкастыг үзэж байгаа олон монгол хүний адилаар би уул нь бол өөрөө тийм буддийн шарын шашны гэр бүлд өссөн хүн. Тэгтээ манай ээж аа биш, манай эмээ өвөө бас л яг энийг үзэж байгаа олон хүмүүсийн ажлыг хөвчлэн энэ шашныг гэрт ингэж үйл явдлын ёс заншлын дагаж энэ шашныг шүтэн биширж явж байсан манай эмээ өвөнөр байсан. Тэгж яагаад тийм болохоор багадаа эмээ өвөө дээрээ жоохон өсөх юм бол бид нар яадгүй, бид нар бүгдээ өнөр Романы бадмынхаа хэлж сурдаг. Бид нар өнөөдөр бурхан гэж юу байдгийг, бурхантай холбоотой үндсийн, соёл, амьдралын хэм маягийн тухай жоохон зүйлүүдийг сурдаг. Бурханы шашны, буддизмын түүхийн тухай ойлгодог. Тэгээ яадгүй гэхээр бид нар том болж ирэнгуутаа яах вэ? Өөрсдийн амьдралын хэм маяг, өөрийн итгэл үнэмшил, өөрийн одоо амьдрал руу хандах философи, арга барилыг бариад бид нэр өөрсдийн шашных биш болж хувирдаг ихэнх тохиолдол, тийм ээ. Тэгж байгаад нөгөө онгой юм шиг ярьдаг шиг амьдрал хэцүүдэх үед хүмүүс шашинлаг болж хувирдаг. Эрүүл мэнд, өөрөөр хэлбэл өөрийн удирдлагын доор байхгүй гэдэг мэдрэмж ихсэх тусам бид нар хайлтаа, хариултаа бид нар өмнө нь харддаг байсан газраас хайдаг буюу ихэвчлэн тэр нь шашин шүтлэг болж хувирдаг. Тэгээ тэгж салсан. Тэгж явж байгаад би ерөнхийдөө яг 24 онд гинт одоо нэг амар буддист болсон гэж хэлэхэд бол буруу гэж бодож байна. Яагаад тэгэхээр 23 он, 22 он гэх мэт ер нь бол би итгэл үнэмшил аяг байдаг хүн, би сүнсэн би spirituality гэж ярьдаг. Энэндээ угаасаа итгэдэг хүн, би өөрийнхөө миний ер нь коучнийхаа хувьд хийж чаддаг. Би өмнө ч гэсэн ярьж байсан миний нэг одоо онцлог гэж ярих юм бол би хүний гүнзгий ойлгох чадвартай хүн байгаа. High empath гэж ярьдаг. Тийм хүн гэж боддог. Тэгээ ярангуут ер нь бол би яг сүнсэн би итгэл үнэмшил гэдэг зүйлийг бол өндөр түвшинд авч яваад тэг амьдралд хэрэгтэй гэдэг тул угаасаа итгэдэг хүн, мэддэг хүн. Тэгээ тэгж явж байгаа 24 онд миний буддизм руу. Тэг буддизм гэж нэрлэхийн өмнө бол би зүгээр л өнөөдөр spiritual гэж ярьдаг байсан, тийм ээ. Тэгээ энэ үгэн дээр аягүй олон залуучууд магадгүй надтай ижилхэн байх гэж бодож байна. Аягүй олон залуучууд юу гэж боддог юм гэхээр заавал бас яг энэ нэг шин, тэр нэг шин, энэ бурхан, тэр бурхан гэж бодохын хооронд бид нар өнөөдөр хүн гэдэг хүн итгэл үнэмшил, ёс заншил, амьдралын хэм маяг, арга барил, хандлага гэдэг зүйлийг, эрүүл зүйлийг даахчих юм бол, зааварчилгааг даахчих юм бол хүнд хэрэгтэй гэдгийг бид нар бүгд ойлгодог гэж боддог. Би угаасаа яг тийм байсан. Би энерги, йога, залбирал, мантра, өөртөө амлалт өгөх, тунхаглал хэлэх гэх мэт, тийм ээ. Одоо орчин үеийн сэтгэл зүйгээр батлагчсан тийм аргуудыг угаасаа дагдаг байсан. Тэгж байгаа 24 онд. За тэгээ 24 онд миний бас шашны замаар явсан өшөө гүнзгий орсон дээр манай гэр бүлийнхэн
энд нөлөөлөхөөс гадна миний бас бизнесийн хамтран үүсгэн байгуулагч нар энд бас нөлөөсөн. Би Play Academy-гээ цаашин сургуулийг үүсгэж байгааг та хэд бол мэдж байгаа. Яг одоо энэ онд 24 онд 25 онд бид нар анхныхаа кампийг Тайландд хийх гэж байна. Тэгээ манай нэг үүсгэн байгуулагч Тайланд залуу байдаг Амрит гэдэг. Амрит бол Тайландуудын нэг онцлог нь юу юм гэхээр сахил хүртэх гэдэг зүйлийг том хүн болоо заавал эрэгтэй хүн болгон хийдэг зүйл байгаад байгаа. Хорим хийхийнхээ өмнө нэг бага хэмжээний сахил хүртэндэг. Би бага хэмжээний гэдэг дээр нь шашны хүмүүс байгаа бол битгий намайг хамаагүй зэмлээрээ энгийн сахил гэж ярьдаг гэж бодож байна монгол хэл дээр те. Гэтэ ер нь бол пресепт айгу жижигнэр хийдэг. Тэгээд 7 хоног ядаж хийдэд амьдэрч, сүмд амьдэрч тэгээд тэр юу одоо энэ санха гэж ярьдаг энэ шашны хүний амьдралын хэм маягийн тэгээд тэр амлалтуудыг тэр амьдралын дүрмүүдийг дагаж оролдож үздэг ба. Тэгэхээр нэг талд нь юм басна. Нөгөө талд нь манай нөгөө хамтран үүсгэн байгуулагч Пүүжа гэдэг манай хүн хамтран үүсгэн байгуулагч маань өөрөө төвдийн одоо энэ мундаг багшийн шавь хүн байдаг. Тэгээд намайг багштай бас холбож өгөөч. Одоо энэ хүн ч гэсэн Чойжинрын бүчээ гэдэг энэ мундаг багшийг бас би өөрөө багш болоход ингэж явж байгаа. Тэгэхээр ийм үйл явдлууд бас ингэж цуг өрнж байгаад тэгээд намайг бас яг энэ 24 онд шашин руу ойртоход нэмэр болсон гэж. Тэгээд асуулт юм орж байгаа. Би өнөөдөр шашны бус тэгээ илүү толгоогоороо сэтгэдэг хүн, илүү шинжлэх ухаанд итгэдэг хүн, аливаа амьдралын зүйл рүү шинжлэх ухааны арга барил scientific methodology гэж ярьдаг буюу батлагдах, зөв буруу нь харагдах, нүдэнд баригдах, гарт баригдах, нүдэнд харагдах, чихэнд сонсогдох гэх мэт юм бодит зүйл дээр тулгуурлаж амьдрал руу ханддаг хүний үед би яагаад тэгвэл буддизм руу орох болов гэж. Коуч хүнийхээ хувьд миний хийдэг зүйл чинь өнөөдөр амьдралын утга учирыг олох дээр аяух анхаардаг. Тийм ээ. Тэгээд трийг ойлгочих юм бол нэгт амьдралын утга учир гэж юу болоод идгийг ойлгох гэж хичээдэг. Хоёрт нь нийгэм хүн гэдэг амтын энэ хүний энэ ертөнцид яаж амьдрал зүгээр ин гэдэг тухай ойлгох гэж хичээдэг. Гуравт нь болохоор хүн гэдэг амтэн чинь өөрөө дотроо тэгээ би энэ зөндөө ярьдаг аюу тийм төгс дизайнтай загвартай юм сонирхолтой бүтц байгаа. Би физиолог, тархитлогоо, итгэл үнэмшил бидний бүх ажилтг гоор маш нарийн, маш өндөр түвшний бүр төгс систем байдаг. Тэгээ энийг ч гэсэн ойлгох миний хувьд аюу чухал. Тэгж байж би өнөөдөр хүмүүст амьдралынхаа учир утгыг ойлгох, өөрийнхөө чиглэлийг ойлгох. Тэгээд тэр чиглэлийнхаа дагуу зөв амьдралын хэм маяг, үйл, бодол, үйлдэлтэй, үг хэллэгтэй болох төр би аюух анхаарч ажилтдаг хүнийд угаасаа тийм хайдаг байсан. Тэгээд ирэнгуут яадгийн хүний нийгэмдэр өнөөдөр давмгайлсан хитгэн төрлийн амьдралын сургууль гэж байгаа гэж хэлэхэд би ерөөсө буруутахгүй гэж бодож. Энэ дотор томоохон шашнууд бол бүр яахааргүй нэг сургуулиуд. Исламын шашин. Би дөнгөж сая одоо тантрагийн тухай уншиж дуусч байна, тийм ээ. Тантра байж болно, хиндуизм байж болно, буддизм байж болно, тийм ээ. Христийнхан байж болно, католикийнхан байж болно. Гэх мэтэр энэ болгон өнөөдөр өөр гэсэн энэ бас шашны энэ сургуулиудын нэг давуу тал нь бусад сургуулиудын орчин үеийн сургуулиудыг бодвол аюу олон удаан жил ингээ үргэлжилж хөгжиж өөрийгөө боловсруулж бий болсон гэдэг үнцгөрөө эднэрт шашны нэг давуу тал нь юу юм гэхээр олон зүйлийн хариултыг агуулж чадсан, олон хариулт асуулт болон асуултын хариултуудыг шинжлэх ухааны аргаар бараг хандчихсан. Тэгээ олон 100 жил, олон мянган жил заримд нь байсан болохоор тэд нэр тэр болгоныгоо ингэж асууж хариулж тэгээ тэр амьдралын тэр хандлага хариултыг илүү гоё зүг рүү нь оруулж чадсан гэж би бол ханддаг. Тийм болохоор би өшөө тонгоогоод хараад энэ шашнууд руу, энэ шашны энэ номнууд руу, сурамжууд руу ороод үзэнгууд миний одоо энэ амьдралын итгэдэг, үнэмшдэг тэгээ бас энэ миний өнөөдөр орчин үеийн амьдралтай хослуулж явахад хамгийн тохирсон философи нь бол яхахгүй буддизм юм байна гэж би бол өөрөө бүр яг ойлгож авсан. Тэгээд ч тийм болохоор би тэгж бодог. Тэгээ би энэ талаар бас нийтлэл бичсэн байгаа. Нийтлэл дээр би юу гэж ярьсан бэ гэхээр буддизм нь хэвчлийн шашин гэж үзэгддэг ч үнэн хэрэгтэй. Энэ бол бодлын систем бөгөөд амьдралыг зөв сайхан байлгах практик арга барил юм аа, гарын авлага юм аа гэж. Энэ сургаал нь 2500 гаруй жилийн өмнө
тийм ээ Гутама гэж нэрлдэг. Тэгтээ яг Будда багшийн нэр нь яг Гутама мөн байсан үгүй вэ гэдэг дээр мэдэхгүй байна те. Тэгтээ үндэслэлсэн бөгөөд за олон зүдгүүрийн мөн чанарыг гүнзгий суудалч. Ер нь амьдрал руу ингэж амьдарч яхад нэг талд нь бид нар жаргал болчтой нөгөө талд нь зовлон болдог. Энэ хоёрын хооронд ингээл тесрэл ингэж явж явах хоорондоо яаж тэрийг тэгвэл өнөөдөр хүний энэ эмзэг сэтгэл зүй юм сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг зүйлээ яаж зөв бэлтгэж хослуулж авч явж өнөөдөр энэ амьдралын савлгаан дотор унахгүй тийм ээ гимтэхгүй шантрахгүй уурлахгүй атаархахгүй тийм хүн болох вэ гэдэг дээр аюух гой заа урчлагыг өгдөг болохоор би буддизмд одоо бүр шинээр дурлаж эхэлж итгэж эхэлж явж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлээ да. Будда багшийн сургаалыг ингээд тэгээд нэг олон ингээд ам түүхүүд болон ном дээр гаргаж байгаа түүхүүдийг сонсонгод Будда багшийн нэг хамгийн сүүлд нь хийлдэг сургамж нь юу байсан бэ гэхээр миний бүх хэлсэн зүйлийг март. Үг нь яг тэр шүү. Тэгтээ нэг тиймэрхүү санаа гэлж байгаа. Өөрөөр хэлбэл миний сургамжууд ч гэсэн нэг л хандлага амьдрал руу хандах. Үнцгий ерөнхий санааг нь ойлгоод тэр хүрэх цэгдээ буюу бидний хэлж байгаа нирвана гэгэрэл гэдэг зүйлдээ бид нэр хэрвээ хүрч чадах юм бол заавал зам нь өөрийнх нь замаар байх ёсгүй гэж. Яг л шинжлэх ухааны аргаар хандж байгаа. Няцаагдаж болно шүү гэдэг хэлж. Няцаагдаж болохгүй бол харин дими шүү гэж. Өөрөөр хэлбэл Будда багш өөрийгөө бас хэлэхдээ намайг багшаа болгохтой ч гэсэн багшигаа ч гэсэн шинжиж сонгож яагаад авч байгаарэ гэж хэлж. Багшийнхаа бүр буддизм дотор хэлж байгаа зүйл нь багшийнхаа ямар үгийн сонсох ямар үгийн сонсохгүй вэ гэдэг дээр хүртэл зааварчилгаа байдаг юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нь босож шашин дотроос миний бодлоор хамгийн амьдралд яг бодит хэрэгцээ зөвхөн итгэл үнэмшил, сохор итгэл үнэмшил гэж ярьдаг. Тийм биш, харин энэ зааварчилгааг ашиглаад өнөөдөр өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх дээр аюух гоё чиглэл өгдөгд нь би буддизмыг бас зөв гэж. Тэгээ буддизмыг бас шашин ингээ харангууд буддизмд итгэдэг мөртлөө зан үйлийн хийдгүү тэгээ Будда юм шиг амьдрдаггүй олон хүмүүс амьдралд байдгийг зөвхөн буддизмыг зөвхөн философийн төвшөнд нь байлгаад тэнцээс гарч юм мэдлэг мэдээллийг нь амьдралдаа зүгээр толгойнхоо төвшөнд бясалгалынхаа төвшөнд байлгадаг. Тэгсмэтлээ өөрийгөө буддист гэж хэлдэг. Маш олон хүмүүс байдаг нь бас бид нар бүгдээрээ бас бусад шашнаас нь ялгаатай анзаарэгддэг гэж боддог. Тэрэн дотор одоо дэлхийн одоо хүмүүс бид нар мэдээч хэрэг жишг болсон жишээ авмаар байгаа тийм шүтэн биширдэг хүмүүсээ бодонгууд чинь миний одоо шүтдэг хүмүүс дотор чинь entrepreneur-ууд дотор чинь Steve Jobs байна те George Lucas одоо бидний үзэх дуртай Star Wars гэдэг тэр Jedi баатрын do not do there's no trying гэх мэт юм мундаг юм каноны философи хүртэл буддизм суурьтай гэдгийг сонсонгууд бас тэгэл адилхан өнөөдөр надад дахиад энэ итгэл үнэмшил энэ замналаар явах нь зөв юм бэ шүү гэдэг дээр юм гарч. За тэгээд би нэг зүгээр юм нэг буддизмын сургаал зан үйлдэл гэдэг зүйлийг хэрвээ бид нэр эрүүл байдлаар тийм ээ согтуурлаар биш зүгээр хоосон итгэл үнэмшлэр хөтлөгдөж явахтаа биш яг үнэхээр жоохон хөндлөнгөөс нь жоохон эрүүлэр харах юм бол буддизмын үйлдэл болгон дээр зааварчилгаа болгон дээр тэгээ нөгөө бидний эмээ өвөө манай ээж аавын хийлэгдэг үйлдэл болгон дээр ард нь үнэхээр хүнд хэрэгтэй зүйлүүд байна гэдгийг нь би айгүйх илрүүлж хараад байгаа. За одоо энгийн зүйл гэдээ ярангууд эрх гэдэг зүйлийг ярангууд энэ ерөөсөө энэ эрх байна уу бурхны хөшөө зураг энэ зүйлүүдийг харангууд энэ чи юу гарч ирээд байна вэ гэхээр бид нэр итгэл үнэмшлийн хуримтлал, энергийн хуримтлал гэдэг зүйлийг л энгийнээр ярьж байгаа гэж. За энерги хуримтлал гэхээр бас жоохон тэнгэрийн юм ярих гэдэг юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ маш энгийн байдлаар ерөөсөө юу яриад байна вэ гэхээр эерэг юмд эерэг юм байдаг, сүрэг юмд сүрэг юм үүснэ л гэсэн санааг л аваад үзэж байна. Хүн угаасаа өөрөө хүссэн хүсээгүй амьдралдаа символуудыг бий болгодог, шүтэн биширдэг сахиус гэдэг зүйлүүдийг хүмүүс шашинлагч байсан, шашинлаг биш ч байсан бий болгодог. Ээж аавыгаа хүндлэх гэдэг чинь нэг төрлийн ижилхэн санаа байгаад. Хүний дотор аливаа зүйлийг дээдлэн авч үзэж, тэрэнд маш өндөр үн цэнийг өгөөд, тэгээд тэр үн цэнийг ингэж бөхийх, мөргөх,
Тэгээ тэрэндээ очиж ингээд амаараа амлалт өгөх, тангараг өргөх гэдэг энэ үйлдэлүүдийг үйлийг бид нар хоримтлуулж байгаа адилхан байна. Энийг ингээ харангууд шинжлэх ухаан сэтгэл зүйн олон судалгааны үр дүнтэй давхцаж байгаа. Тэр нь юу юм бэ гэхлээр угаасаа хүн юм руу гүнзгий итгээд чиг хандлага харж чадах юм бол таны далд тарих, идэвхтэй тарихны чинь тэр чиглэл рүүгээ хийх үйлдэл нь угаасаа нэмэгдэн, анхаарж байгаа юмнууд нэмэгдэн гэх мэтэр олон энэ нэг зүгээр ингэж байгаа үйлдэлийн ард гарч байгаа сэтгэл зүйн болон үйлдэлийн механизмыг харангуй зүгээр л аюу гоё л амьдралын заа орчилгаа л байгаад байна. Би өнөөдөр энэ одоо та бүхэн чарж минийх арай дунд хэмжээний эрх 54-тэй дотроо. Тэгээ дээр нэг ногоон ядан буюу одоо гүрүү чулуутай, бурхны энэ дээр толгой чулуутай. Тэгээ энэ эрх гэдэг энийгээ би болохоор одоо яаж ашиглаж яах вэ гэхээр яг түрүү чинь хэлж байгаа энэ бол миний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг тогтоох. Тэрийг амар мэнд байлгах. Тэрийг өглөө болгон би йога хийгээд бие булчин үе мөчөө сунгаад тэрийг тэр өдөртөө бэлдэж байгаатай яг адилханаар энэ эрхээ ашиглаж өглөөдөө хийж байгаа, өдрийн турш хийж байгаа, оройдоо хийж байгаа тэр майн унших гэж ярьж байгаа. Тэр мантра гэж ярьж байгаа, мөргөл унших гэж байгаа. Тэрийг хийнгууд яг би адилхан яагаад байна вэ гэхээр биеэ сунгаж, халааж гэмтлээс бэлдэж өөрийгөө өдөржингөө эрч хүч тэнхийгээр биендээ дүрэн байлгахын тулд сонголт дасгал хөдөлгөөн хийдэгтэй яг адилхан зүйлийг л би тархитлогоо сэтгэл зүрхэндээ бас энэгээр дамжуулж хийж байгаа гэж хэлэхэд ерөөсөө яг энгийнээр тэгж ботгол хэрэгтэй гэж. Joe Dispenza гэдэг одоо хэрвээ та manifestation энэ гэж яриад хэрвээ одоо энэ secret энэ гэдэг номыг бүгдээрээ уншдаг энд байгаа хүмүүсийн миний юмыг үздэг хүмүүс бол бүгдээрээ зөвхөн аналитикл байдлаараа боддог биш бас хүнсэн би сэтгэл зүрхээ мэдэрдэг хүмүүс гэдэг би мэдэж байна. Тэгээд тэр утгаараа бодонгууд чи бид нар secret энэ гэдэг янз бүрийн юм бодонгууд чинь тэрний чи арт яриад байгаа Joe Dispenza-гийн хүний тархины хэлбэлзэл alpha, beta, gamma энэ ярангууд энэ бидний мөргөл үйлдүүлдэг зүйл чи яг ижилхэн гормыг бид нар тайлбарлаж өгдөг байгаад байгаа. Хамгийн түрүүн өглөө босоод энийг хий. Орой унтахаас өмнө мөрөглөө үлд. Энэ нэг зүйл дээр анхаарлаа өнөдөр хандуул. Энэ эрх гэдэг зүйлийг хуруугаараа яаж хийх вэ? Аль гарандаа барих вэ? Яах вэ? Хэд удаа хийх вэ? Яаж ирүүлэх вэ? Тоо хэлж байгаа үгнүүд чинь мөрөглүүт чинь анхаарлаа хандуулж байгаа байдал чинь толгоондоо төсөөлөх ёстой зүйл чинь гэх мэт энэ болгон чинь ерөөсөө л би өнөөдөр өдрийн турш амар мэнд эерэг өөдрөг бусдад инэрэнгүү ханддаг тийм хүн байхад надад. Тэгэхээр би эрхийг тэгж ашигладаг. Тэгээ эрх гэдэг энэ мала гэдэг зүйлийн ард бас төвд гаралтай энэ бүр тантрагийн одоо үеэс ч гэсэн гаралтай энэ хэрэгсэл маань гүр өрөн бүчээ гэдэг одоо энэ хоёр дахь буддагийн үсгсэн зүйл гэж ярьдаг одоо хэрэглээнд оруулсан зүйл гэж. Энийг харангууд энэний цаана бас аюу гой түүхүүд, аюу гой стори аюух байдаг. Тэгээ тэр сториг дагч чадах юм бол биднэрт бас дахиад нэг өөр амьдралд хэрэглэж болох тийм итгэл үнэмшлийн гой зэмсгийг биднэрт бий болгож өгч байгаа юм ба. Тэгээ би бол энэ 54 тэгэхээр би ингээд 108 уншин өөрийнхөө одоо ийдэн буюу өөрийнхөө бурхныхаа майныг 108 уншин. Өглөөнөө бол бүр заавал уншин. Тэгээ би энийг өглөөнөө аль болохоор кофе уухийнхаа өмнө тийм ээ тархитлоонд гадны химийн бодис оруулж ирээд тархины урсгалынхаа бодлын гормыг эвдээгүй байгаа дээр энийг хийн. Тийм гутаа өдрийн турш болохоор би эрхээ бол ерөнхийдөө гарандаа авч явна. Энэ эрх чинь өөрөө мөргүүлсэн идэг итгэл үнэмшил сайн байгаа. Тэгээд багшаас чинь өгсөн тэгээ итгэвчүүлсэн ийм эрх бол бас өөрөө хамгаалтай аюугаа зэвсэг гэж ярьдаг. Тэгэхээр би тэгж явна. Тэгээ зүүн өдөржингөө зүүж явна. Тийм гутаа өдрийн турш хэрвээ миний бодол жоохон төөрөөд тэнэж явах гад тэгээ тэнэж явах гэдэг дээр ямар сигнал сөрөг мэдрэмжүүд гарч ирэх үед өнгөрсөн өчигдөр уржигдөр өнгөрсөн сард өнгөрсөн 24 онд болсон зүйлийн тухай харамсах бодол гарч ирэх үед өөр хүмүүсийн тухай өөр юмны зүйлээ айх болгоомжлох тиймэрхүү мэдрэмжүүд гарах үед би тэгээ бас адилхан эерэг зүйл рүү мөрөөдөөд ингээд нөгөө мөрөөдөөд ингээд суучих үед ч гэсэн
би энэ чинь юу анзарч байна. Миний тарих өнөөдөр өнгөрсөн цаг биш, ирээдүйн цаг биш, одоо цаг дээр энэ байгаа зүйл дээр энэ амьсгалаа мэдэр, энэ амьсгал гарч байгаа орж байгаа амьсгалаа мэдэр, энэ бие физиологи, энэ тархитлогоо, энэ зүйлийг мэдрэх нь чухал гэдэг мэдж байгаа болохоор яг тухайн үеүдтэй би яадаг вэ гэхээр манай амдаа үгэлдэг болж байгаа. Уншдаг болж байгаа. Энэ нь өөрөө өдрийн турш би яаж өнөөдөр энэ майныг ашиглаж байгаа. Би одоохондоо нэг 2 3 майныг л хольж ярьж байгаа. Хольж уншдаг байгаа. Гэхдээ аяанда болохоор би мэдлэгээ сайжруулах тусмаа өшөө олон майны юм сантай болно гэж бодож байгаа. Тэгээд ингэж явж. Буддизмын юу суур ном гэж ярьдаг те. Одоо христийн хувьд Библи гэж байгаа, исламын хувьд өнөөдөр Коран гэж ярьдаг. Тэгвэл тэрнтэй яг адилхан манай буддизмын болохоор ганжуур данжуур гэж монголоор гоё ярьдаг, ингээ орчуулсан. Тэгээд саяхан бас монгол хэл дээр орчуулагдаж, саяхан ч хэдэн жилийн өмнө орчуулагдаж гарсан юм гоё гүнзгий одоо буддизм Будда багшийн сургаал нь ганжуур дээр нэдэг. Данжуур нь болохоор түүнийг орчуулж байгаа сурагчдын шавнырийн хийсэн тайлбартай ийм хоёр бот байгаа, ийм 108 тий сургаалуудын тэр ганжуур дотор нь тэр багтаасан. Тэгэхээр энэ номыг одоо би бас уншиж танилцж байгаа. Тинчээс бидний өнөөдрийн орчин үед энэ одоо миний сошиал медиа дээр ингэж хуваалцдаг, ярьдаг зүйлүүдийг л яг л Будда багш болон буддизм дээрүүд заадаг л байсан юм байна. Амьдралын олон мундаг хандлагуудыг биднэрт гаргаж өгдөг л байсан юм байна гэдгийг бол одоо тэгэж тогтохгүй бүр явж би одоо итгэдэг зүйл нь юу гэхээр шинжлэх ухаан, одоо энэ сэтгэл зүйн шинжлэх ухаан янз бүрийн зүйлүүд угаасаа энэ Будда багшийн сургаалуудыг баг багаар баталж харуулна. Тэгээд батлах тусмаа бид нар юу мэдэх вэ гэхээр нөгөө буддизмын яриадсан хариулт чинь энэ юм байна штэ гэдгийг гэж. За гэх мэтэр би өнөөдөр ингэж юу одоо буддизмыг амьдралдаа нэвтрүүлж хэрэглэж байгаа. Дахиад дуртахад тардаа буддизм дээр бас нэг аюу гой нэг таалагддаг нэг практик миний нэг хийдэг зүйл нь багш шавийн барилдлага гэж ярьдаг. Энэ нь ерөөсөө энгийн төвшөндөө ярил хүндлэл альва одоо юу нэг юм сургамж мэдлэгт та өөрийгөө бүрэн дайчилж байгаа асуудал бас бусад одоо энэ юу хоёр хүний шав багш хүний харилцаан дотроос хамгийн гүнзгий хамгийн их өндөр түвшний шаардлага тавьдагын нэг нь буддизм. Өөрөөр хэлбэл багштай өнөөдөр аливаа нэг багшийг өөрийнхөө багш гэж сонгоод тэгээ тэр хүнийг дагж байгаа бол эн чинь өөрөө маш гүнзгий төвшин дагах ёстой тийм дүрмтэй байдаг нь бас надад таалагддаг. Энэ нь биднэрт юу хэлээд байна вэ гэхээр нэгт нь болохоор бид нар юмд ингэж өөрийгөө дайчлах гэдгийг 100 утгаар 100%-аар нь суулгах давтлага болж өгч байгаа. Энэ амьдралд айгүй хэрэгтэй гэдгийг нөгөө Харвардын судалгаа айгүй баталсан хүн төвчээр хатуужилтай юм гоё байхт нь хэцүү байхт нь ч гэсэн тэмцээд тэр өөрийнхөө тавьсан зорилгынхоо замын дагуу тууштай явна гэдэг чинь өөрөө амьдралын айгүй том амжилтын нэтлхүүр юм байна гэдгийг Харвард баталсан байдаг. Энэ энэчээ батлагдаж харуулж байгаа. Хоёрт нь бас өнөөдөр ямар ч хүн өөрөө багштай байна гэдэг нь өөрөө бас сэтгэл зүйн хувьд бид нарыг доошо эгогийн маань дарж өгөх, эгогийн маань сэгсэрж өгөх, эгогийн маань алгадаж өгөх. Буцаагаад өнөөдөр би өнөөдөр өөрийн итгэл үнэмшил гэж байгаа ч гэсэн нөгөө талд нь би бас юу мэдхгүйгээ мэдэх надад дэмжлэг болж өгдөг утгаараа энэ ч бас надад маш их мундаг. Би 11 сард манай багш олон газар хийттэй сүм хийттэй хүн байгаа. Тэгээд тэгээ би Сан Францискод багшийнхаа эд дээр очиж хит хонсон байгаа. Тэгээд тэр үед нь яг л одоо лам нартай цуг хонж унтаж хооллож багшийн одоо энэ багшийн үйлийг өдөр болгоны үйл явдлыг нь байгаа байдлыг нь ажиглаж сууж харж суралцах боломжийн чинс айгүйх гарч ирж байсан. Тэгээ тэр болгонд өнөөдөр дахиад нөгөө бидний л яриад байдаг хүн өнөөдөр өөрийн зохион байгуулалт, хувь хүний зохион байгуулалт, өөрийгөө дайчлах, тархитлогоо зүрх сэтгэлийн ялгаагүй нэгдсэн тэг үг үйлдэлийн ялгаагүй амьдралын хэм маягийг авч явах гэх мэт нөгөө л бидний яриад байдаг амьдралын хэм маягийн асуудал давтагддаг юм байна. Тэгээд альва итгэл үнс хүн буддизм ч биш альва шашин руу гүнзгий орч чаддаг хүмүүсийн нэг гоё хийж чаддаг зүйл нь тэд нэр тэр зүйл рүүгээ 100% ороод хувь хүний зохион байгуулалтыг хийж чаддаг. Өөрөөр хэлбэл миний нөгөө яриад байгаа alpha human болох гэдэг зүйлийг л яг л өндөр төвшөнд нь ёстой шалтгаггүй шалтгаангүйгээр өдөр болгон хийх юмаа хийдэг, бодох юмаа боддог, хэлэх юмаа хэлдэг ийм мундаг
амьдралын хэм маягийг лам нар өөрсдөө үүсгэх юм байна гэдгийг би энэ төвдийн лам нарыг хараад багшигаа хараад ойлгож авсан. Тийм болохоор би буддизм руу орж байгаа. Буддизмын түүхэн номнуудыг айгүйх уншиж байна. Буддизмын доторх улаан шар за тэгээ өөр босод одоо хиндуизмтэй холбоотой хэсэг нь, йогтэй холбоотой хэсэг нь тэргээд бүх зүйлийг нь унших гэж хичээж байгаа. Энэ болгоноос айгүй гоо эрдэнэс энд тэнд гарч ирдэг. Тэгээ миний амьдралдаа өөрөө гацаад байгаа олон зүйлийн хариултууд бас эндээс гарч ирдэгт нь айгүйх баяртай байгаа. За тэгээд ерөнхийдөө ийм болохоор би өнөөдөр буддизм гэдэг шашиндаа буцаж итгэж уншиж ороод ингэ явна гэж байгаа. Би подкаст, блог энтер дээр заримдаа тоглоо ярьдаг, ирээдүйдээ лам болно гэж ярьж байгаа. Би бол бүтэн сахил бол хүртэж арай чадахгүй байх гэж бодож байна. Зүгээр хувийн амьдралын одооны миний байдал. Гэхдээ ерөнхийдөө илүү санхаа буюу тэр өнөөдөр шашинд агсан хүний амьдралын хэмээг өшөө амьдралтаа нэвтрүүлж амьдрах болно гэж бодож байна. Тэгээ эннийхээ хариуд энэ итгэл үнэмш энэ амьдралын философиг амьдралтаа хэрэгжүүлснээр би энэ чинь юу гаргаж авмаар нэг гэхээр хамгийн түрүү амар минь амар тайван байдал гэдгийг мэдэрч үзмээр байна. Хоёрт нь болохоор би энэ чинээсээ сэтгэлийн тогтвортой байдал гэдгийг сурах хамгийн том зэмсэг болж байгаа. Тэгээ гуравт нь мэдээч хэрэг ямар ч буддист бясалгал хийдэг хүний хувьд гэгэрл гэдэг зүйлийг өшөө одоо өөрөө мэдэрч тэрийг ойлгож тэрлөө орох зорилго бол яхахгүй нэг зорилго нь гэж бодож байна. За тэгээд энд нартай энэ өдөр нартай ийм үед ингээд блок хийхээр нар орж гараад нэг бодлын гоё тэгтээ нэг бодлоо гэрлэн жоохон хэцүү байгаа бах тэгтээ тисэж үзээд гайгүй байсан байх гэж найж манай жавха энийг ингээд янз засж байгаа бах гэж болж байна. За тэгээд өнөөдрийн подкаст надтай хамт байсан баярлалаа. 25 онд бүгдээ амжилттай байцгаараа өөрөө заавал би ингэж ярьснараа энэ подкастаар ярьснараа би таад буддист болох гэдэг юм биш ерөөсөө биш шүү. Гэтэ энэ чинь юу ойлгож аваасаа гэж хүсэж байна үгээр нээлттэй байцгаагаараа зөвхөн буддизм биш би исламыг ч гэсэн айгүй үзэсгэлэнтэй айгүй гой хэв маягтай амьдралын үйл зааварчилгаатай шашин гэдгийг мэдж байна. Христ, католик ч гэсэн олон зүйлүүд байгаа. Хиндуизм зөндөө байгаа. Тэгэхээр таны өөрийн Confucius байж болно, Socrates-ийнхэн байж болно, Stoicism байж болно тийм ээ. Таны өөрийн сонгож буй амьдралын хэмээн гэл итгэл үнэмшил юу вэ? Тэгээ аль нэгийг барьж үзээч. Аль нэгийг барьж үзээд нэг жоохон сургаал гэдэг зүйлийг дагаад эн чи яг л юм үзэж байгаа шинэ мэдлэг авч байгаатай яг л адилхан тэгж үзээч гэж байна. Би тэгээ тэрэн дотроо яг ингээд залуучуудыг бүр ботохдоо бол амьдралд энийг хэр эрт хийж сурна. Энэ бол аюу чухал чадвар, чухал амьдралын хэв маяг гэж бодож байна. Тэгээ хэр эрт хийн төдийн хэмжээгээр эндээс бас гоё сурах зүйл зөндөө байгаа гэж бодож байна. За ингээд нартай подкастаа ингээд басгая. Дараагийн подкастаар уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай.